Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжүүлж байгаа ажлын байрыг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчлэгийг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдаж, үр шимийг нь хүртэж байгаа иргэн жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилгоор хөдөлмөрийн өгөөж нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. За намайг хорлолцож юм хөл 1997 оноос мал малсан. Тэгээд одоо эхнэр хүүхдүүд хамт давтагаа амьдардаг. Тэгэхэд надлангаас эхлээд тэгээд хөтөлбөр хадгалж үйлчлэгнээс малчрах төсөл хамрагдаад тэгээд малтай байсан. Өмнө одоо ах ихнэрийнхээ малыг маллаад тэгээд ерөнхийдөө дадлагшаад ирэхээр өөрийн гэсэн малтай болъё гэд. Тэгээд хөтөлбөр хадгалж үйлчлэгний төвөөс малчрах хамрагдаад малтай байсан. За тэгээд тэрнийхээ үр шимээр тэгэл сүү цагаад тэгээ борлуулад ямар ч амжилт нараа төлхөө болцгоо. Би чинь 5 сая зээл аваад тэгээд хүүгүүдэл тэгээд нүгээр мал аваад одоо ямар 4-5 тугaalтай авсан. Одоо 4-5 тугaalтай нөмөн одоо 5 тугaalтай мөн одоо 15 болж байна энэ жилдээ. Өдлөө авсан. Энэ жилийнхаа тугaalтай нэлээд ихтэйгээ бируудтайгаа нэлээд. Тэгээд тэрнийхээ үр шимээр сүүгээ борлуулад хадгалаад нэг одоо гिचлэгээ хөвгтийн нэг бас нэг бэлдэж байна. Ойр зүрийн нэг 80 цаас явах бензин насаж хүртлээрээ төлхөө байсан. Энэ мөн нэгсэн бол амьдрал надад хэрэгцээтэй зүйл байсан. Багийн дарга Батар одоо энэ төсөл явагдах нэ энд нэг төсөл хамрагдаач гэдэг. Тэгээд энэ төсөл хөөцөлтөд энэ төсөл хамрагдсан. Магаас бас хэрэгтэй бас нэг дэмж энэ одоо малгүй усудаа малтай бол ажилгүй усудаа ажилтай болох энэ хөтөлмөр хадгалж үйлчлэгийг нэг хэлттэй хамтраад нэг санал болгосон. Тэгээд тэрний дагуу хөтөлбөрт нь хамрагдаад болцлын ханаагаа тэгэл алтаасан да. Миний энэ төсөл болгоод тухайн авсан мөнгө 3 жилдээ хуваагаад тэгээд жилээр өгөх юм уу удирдаар өгөх юм уу тэрийг өөртөө ярилцаад бид жилийн эцээр мөнгө 3 хуваагаад өгчихнэ. Энд сүү цагаа тэгээд жоохон хураахан ураагаад амар дэшээ борлуулчихна. Тэгээд ямар ч гэсэн нэг эцээ зээлч гэсэндээ нэг учиргүй нэг хүндээс ингээд нэг байнгын нэхэгдээд байхгүй. За одоо энэний төлж чадахгүй энэ сартаа амжихгүй гэх юм уу тийм байхгүй. Одоо л оныхаа эцээр ингээд сүү цагаа дэгээ борлууд ингээд хоримтл үсгээд тэр хоримтлаасаа тэгэл өгчнө. Заавал тэгээ уусаа тийм өгшөө одоо би мал авчлаа одоо надад тийм дэмжлэг байна. Өөртөө бас хажуунаас байгаа болцоогоо ашиглаад тэгээд өөр хичээгээд өөр болох л баг.